Сайн байцгаана уу та бүхэндээ Автланд дээр бэлэн борлуулагдж байгаа Lexus-ийн автомашинуудыг танилцуулъя. Та бүхэн бас Lexus-ийн машин сонирхож байгаа байвал бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч олно. За эхлээд Lexus 600-аас эхлээд танилцуулъя явчих. За нэг ширхэг 700 байгаа. Доор яг үүдэр орж ихэд байгаа. 700 оффроуд овертрейл загвар нь байж байгаа. Шаргал өнгөтэй 650 сая гэж байгаа. За эндээс нэхлээ танилцуулъя явчих. За энэ 2024 оны Lexus 600 Urban загвар. За 3500 мотортой твин турбо уршаа 10 араатай Lexus 600. За жижиг мотортой болсон V6 болсон. Гэхдээ твин турбо хүч бол мундаг. За тэгээд хар өнгөтэй хар салонтой. За бүтэн хамгаалтын хуулгатай. За Urban загвар маань болохоор Америк стандартын лакшери загвартай ижилхэн гэсэн үг. Ерөнхийдөө 600 маань ерөнхийдөө премиум, лакшери, ультра лакшери, тэгээд F спорт гэдэг дөрвөн төрөл байгаа. За манай дээр болохоор ультра лакшери байхгүй, VIP нь байхгүй. За эндээс нь. За энд болохоор хар өнгөтэй 2024 оных хар салонтой 4433 км явсан. Хар өнгөтэй хар салонтой. За Urban загвар хонь DVD-тэй 7 өний судалтай болчихж байгаа. За үнийн хувьд бол 470 сая гэж байгаа шүү. Бүтэн хамгаалтын хуулгатай. Үнийн хувьд бол 470 сая. Хаалгаас орно. За үнийн хувьд бол 470 сая гэж байгаа. 2024 оны Lexus 600 Urban загвар. За ижлээд 2024 оных 25 онд Америкаас орж исэн дэлийн бичгтэйгээ байгаа Lexus 600 премиум загвар. За жижиг обуудтай байгаа гоё тоноглоод унахад бас хамгийн гоё тохиромжтой загвар нь премиум загвар. За мөн ижил бас мотор нь бол ижилхэн 3500 твин турбо уршаа 10 араатай. За тэр 600-ын тэр цаатлын 600-ын нүүр нь мөнгөлөг байгааз энийх ингээд тас хар ерөөс никл оруулга ерөөсөө байхгүй юм билээ. Ингээд обууд дугуйн толин хүртэл ингээд харгаад. За энэ улбар салонтой. За энэ улбар шар салонтой 3500 твин турбо уршаа 10 араатай. Хойно DVD байхгүй. За тэгтээ нэмэлт судал байгаа 6 оны судалтай. 7 оны судалтай уучлаарай. За үнийн хувьд бол 465 сая гэж байгаа. 465 сая. За энд болохоор 2024 оных 2025 оны 7 сард Монголд орж ирсэн дугаар авсан 18000 майл явсан Lexus 600 лакшери загвар гэж байна. За Urban-тай ижилхэн гэсэн үг. За хойно DVD-тэй, за ногоон өнгөтэй. За хар салонтой 7 оны судалтай. 18000 майл гэхээр нэг 28900 явж байгаа. За хар салонтой Америкээс орж ирсэн. Гэтэ Монгол дугаараа авцсан. Хоноо DVD-тэй, хоноо нэмэлт судалтай. Багажаа бас хаалга бас орно. За судалт доороосоо босоод ирчихнэ гэсэн үг. Энэ хэвсэн шалгавч нээж байна. За үнийн хувьд бол 440 сая гэж байгаа шүү. 440 сая. Lexus 600 лакшери загвар 440 сая. За энд Lexus 600 F спорт загвар гэж байна. 2025 оны цоошин Lexus 600 F спорт загвар. За нүүр өөр харагдаж байна. Обууд өөр харагдаж байна. За энэ болохоор хойно нэмэлт судал байхгүй 5 оны судалтай. За зарим нь 7 оны судалтай, зарим нь бол 5 оны судалтай байдаг. За F спорт нь болохоор ерөөдөө цагаан хар салонтой, хартай улаантай салонтой гэсэн сонголт байдаг. За энэ болохоор хартай улаантай салонтой. 2025 оных цоо шинээрээ байгаа. Тэг гүйлттэй 5 оны судалтай. За үнийн хувьд бол 498 сая гэж байгаа. 498 сая F спорт загвар. Мотороос ижилхэн 3500 мотортой твин турбо уршаа 10 араатай. За энд болохоор бас Lexus 600
F Sport загвар байж байна. 2024 оны 12 сард Монголд орж ирсэн. 1900 км явсан. Шинээр гэсэн үг 1900 км явсан. За бүтэн хамгаалтын хуулахтай 1900 км явсан. Гой машин байгаа шүү. Бараг шинэ гэсэн үг шүү дээ. 24 оны 12 сард орж ирсэн. За бүтэн хамгаалтын хуулахтай 1955 км явсан машин байна. За үнийн хувьд бол 450 сая гэж байгаа шүү. Үнийн хувьд бол 450 сая. За 5 үний суудалтай. Энэ бас гоё салан байгааз. F Sport загвар. Энэ нөгөө хурууныхээ мэдэрнэ. Хурууныхээ таниулчин одоо та хурууныхээ яг энд ингээд таниулсан байвал өөр хүн одоо би ороод машины чинь хасаагаад явах боломжгүй гэсэн үг. Бас нэг юм давуу тал нь юм давуу талтай. За зарим нь бол ийм хурууны мэдрэгчгүй байгаа, зарим нь бол байгаа. Яг энэ F Sport дээр бол байна. 2024 оны 12 сард Монголд орж ирсэн. 1400 км явсан. 1900 км явсан. Үүний хувьд бол 450 сая гэж байгаа шүү. Lexus 600 F Sport загвар. За энэ Lexus GX 550 байна. GX 550. Гэтэ 550-ыг танилцуулахаас өмнө GX 460-ыг танилцуулчих. Ерөнхийдөө GX 470 гэд байсан. За сүүлд Lexus 460 болсон. За тэгээд 24 он GX 550 гарч ирсэн. За энд 2020 оны Lexus GX 460 манай дээр ирсэн байгаа. 2020 оных Америкээс орж ирсэн. Галийн бичгтэйгээ байгаа. 2020 оных 21,000 майл явсан. Тийм хот дотор унахад хөдөөж унахад гоё тохиромжтой. 4600 мотортой бензин автомат. За ийм гоё машин ирсэн байгаа шүү. GX 460. За үүний хувьд бол 205 сая гэж байгаа. 205 сая. Асфальтын саарлан өнгөтэй юм олон өрн салаантай. За байхгүй юм байхгүй гэдэг шиг 4600 мотортой V8. Үүний хувьд бол 205 саяар борлуулагдж байгаа GX 460. За GX 460 маань ингээд 23 он хүртэл үйлдвэрлэгдээд за цоо шин GX 550 гарч ирсэн. 2024 оны цоо шин GX 550 энд зогсож байна. 3500 мотортой твин турбо уршаа 10 араатай. За 2024 оны цоо шинээрээ байгаа Америкээс орж ирсэн GX 550. Үүний хувьд бол 389 сая гэж байгаа. 389 сая. За энэ болохоор 2024 оных за 2000 км явсан GX 550 Overtrail загвар нэж байна. За бүтэн хамгаалтын хуулахтай. За мөн ижилхэн 3500 твин турбо уршаа 10 араатай. Үүний хувьд болохоор 345 сая гэж байгаа шүү. 345 сая гэж байгаа. За ижлээд яг манай дээр бэлэн байгаа Lexus-ийн автомашиныг танилцуулж байгаа шүү. За энэ болохоор 2010 оны Lexus 570 байж байна. 5700 мотортой бензин V8. За манайхны хамгийн дуртай өнгөтэй хар өнгөтэй шаргал салаантай. 11 оных 12 онд орж ирсэн 94,000 майл явж байгаа шүү. Нэр нь их бас эдлэгээ багтаа машин байлээ. Үүний хувьд бол 105 сая гэж байгаа. 105 сая Lexus 570 5700 мотортой 7 өний суудалтай. За хар өнгөтэй цагаан шаргал салаантай. За ийм машин байна. За ардлынх нь 6754 Lexus 570 2013 оных 13 онд орж ирсэн 5700 мотортой бензин V8. За эн чинь 100 гаруй мянган майл байсан баха. За юм 13 оноос хойш тавдлууд маань экосистемтэй болчихж байгаа. 7 оны суудалтай энэ дээр юм DVD-тэй болчихж байгаа. Хинхан дээр экосистем. Эко гэсэн бичиг хасдаг. За бүгдээ 5700 моторыг асаая. Ийм гоё дуурдаг. Энийг 470-ын тавдлуудын мотор нь их гоё дуурдаг. Том мотороо тэгээд өрүүл халагч нэртэй болчихж байгаа 12 оноос хойш тавдлууд. Тэгээ аюулгүй байдал 5 цугал одоо мундаг машин шүү дээ 570 бол. За манай дээр Lexus 572 ширхэг, GX 552 ширхэг, Lexus 605 ширхэг, Lexus 701 ширхэг,
GX 550 нэг ширхэг байгаа. За тэгээд RX-ууд маань нөгөө B1 давхартайгаа болохоор үзүүлэх боломжгүй байна. Тэгэхээр та бүхэн бас Lexus-ийн яг 570 GX 550, за GX 460, Lexus 600 сонирхож байвал манай дээр ингээ бэлэн байгаа шүү. Би бүгдийн үнүүдийг хэлээд явчлаа. За манай яг лайв хийж байгаа салмаар болохоор Ярамгийн Horse Motors-ийн 3 давхарт Автоланд гэдээ барилж байгаа шүү. Тэгэхээр Lexus-ийн машин сонирхож байвал бас манайхаар ороод гараарай. Бэлэн байгаа Lexus-ийн автомашинуудаа та бүхэндээ танилцууллаа. RX маань бол B1 давхартай байгаа шүү. Lexus-ийн бас RX, Lexus ES 250 гэдэг байдаг шүү дээ. Бид нар бүгдөө байгаа. B1 давхарт маань барилж байгаа. Тэгээ та бүхэн сонирхсан машин байвал дээр байгаа дугаарууд руу лайв хийж байгаа пэйж руу ороод бас холбогдоод бас дахиад дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой байгаа шүү. Лайвтаа маань хамт байсан баярлалаа. Машин авах гэвэл манайхаар ороод гараарай. Баярлалаа баяртай.